За 5 гарагт Монгол улсын улс төрд юу болж өрнө вэ гэж өнөөдөр засгийн газар ээлжид ёсоор хуралддаг. За ингээд ээлжид ёсоор хуралдлаа. Хуралдаанаар нэг нэлээд хэдэн асуудал хэлэлцсэн. За үүнээс онцлог 2 асуудлыг нэрээ. Тэрний юу гэхээр одоо малчтад ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх юм газрыг давуу эрхээр эзэмшүүлэх. За тэгээд өвлжөө хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуултыг тодорхой болгож байгаа юм. Ингээ нөгөө нэг газрын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон юм байна. Тэгээ энэ нэг 5 га газар нь болохоор ямар зориулттай юм гэхээр нөгөө өвөлдөө бэлтгэдэг өвс ногоогоо тарьдаг иймэрхүү зориулттай байхаар зохицуулт хийж байгаа юм байна гэж. За нөгөөх нь болохоор одоо манайхан сайн мэдэндээ наадам за тэгээ сая цагаан сараар хөдөө гадаа энэ Баруун аймаг руу гарсан хүмүүс нөө лүнгээр явсан хүмүүс төвжрээд хэсэг юм боллоо шүү дээ. Наадмаар бүр амар төвжирдэг тэрийг санаж байгаа. За тэгвэл лүнгийн тэр нарийнхан замыг 6 игнэ болгох ийм чиглэлийг үүрэг болгосон ерөнхий сайд. Зам тээврийн сайд, дэлгэр сайд болон дэлгэр сайхан болон за сангийн сайд жавхлан нарт даалгасан байна. Тэгээд 101.7 км замыг 6 игнэ болгох юм. Ингээд сонсоход бол маш сайхан сонсогдож байна. 6 игнэ болгох юм бол хэрвээ бид нэр наадам цагаан сараар лүнгийн замаар явхад асуудалгүй болох нэ гэж. За харин нөгөө нэг дархны зам шиг таг алга болоод олон жилийн нүрийг үзээд нөгөө замаас эгэлж хаяа тэ ингээ хоёрын хооронд болгоод тэргээр нь хүн явах ч үгүйч ийм болгоод хайчих вэ гэж. Түүнээс бусдаар бол энэ нүдэ олсон, цагаа олсон ийм шийдвэр байлаа. За ингээд засгийн газар өнөөдөр иймэрхүү шийдвэрүүдийг гаргасан байна. Онцлог шийдвэрүүд. Харин өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний сайд чойж сүрэнтэй холбоотой ямар нэгэн зүйл хэлэлцсэнгүй, яагаад хэлэлцсэнгүй вэ гэж ярьж байгаа гэхээр нөгөө ерхий сайдаас олгосон 30 хоногийн хугацаанд нөгөөдөр дуусна. Тэгээд засгийн газар 5 гарагт хуралддаг. Нөгөөдөр дуусах, нөгөөдөр хуралдахгүй. Тэгэхээр эх 7 хоногийн 5 гарагт хуралдана. Тэгэхээр наан нөгөө 30 хоногийн хугацаанд дуусгах гад хэдэг. Тэгээд өнөөдөр бол ямар нэгэн одоо хариуцлага тооцох ч юм уу те янз бүрийн юм яригдсангүй. Харин чойж сүрэн сайд маань өөрөө гарч ирээд яриа өглөө. За ингэхдээ юу гэж ярьж ийм гэхээр угаасаа 30 хоногийн дотор энэ эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй тодорхой. Ер нь бол тийм л хэлсэн л да анх л ерөнхий сайд 30 хоногийн хугацаа өгж явахад нь л за да энэ бүтэхгүй гэж хүн болгон хэлж ийсэн. Тэгээд олон жилийн бохирсан тэр асуудлыг 30 хоногийн дотор шийдэн ч гэж юу аах вэ? Тэгээд анх 100 хоног гэж хэлсэн. Тэгээ нөгөө олонний хил ам ингээд өндөрт гараад ирсэн чинь ерөнхий сайд шийдвэрээ гинт засангуутлаа 30 хоног болгосон. Тэгээд чойж сүрэн сайд юу гэж ярьж байна гэхээр энэ угаасаа яам дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас одоо ингээд улсын хурлаас дэмжлэг авах хэрэгтэй байна гэж ярьж байна. Тэгээд засгийн газрын юм тогтоолын төсөл санаачилсан байна өөрөө. Тэгээд энийг энэ улсын хурлд өргөн бариад тэгээд улсын хурлд дэмжих юм бол одоо энэ эрчим хүчтэй одоо энэ хязгаарлаад байгаа тийм энэ доголдоод байгаа энэ асуудлыг шийдэх боломжтой гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр төсөв тодтол хийх гэдэг юм л да. Мөнгө л гуугаад байна л да. Тэгээд төсөв тодтол хийн. Тэгээ нэг улсын хурлыг дэмжигээд байгаа нь одоо төсвийн тодтол оруулаад ирэнгүүт энийг нь батлаад өгөөч гэсэн ийм дэмжлэг авах гэдэг юм. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд яам дангаараа шийдэж чадахгүй төсөв тодтол хийгээд мөнгө зарцуулж шийдэх ёстой гэсэн ийм зүйлийг ярьжээ. Уг нь дөнгөж саяхан оны өмнө төсвөө батлаад эрчим хүчний яамд төсвийг батлаад өгсөн. Тэгээ түүндээ багтаагүй юм байлгүй, түүндээ багтаагаагүй юм байлгүй, эсвэл тэр төсвөнд хүрэхгүй байгаа юм байлгүй. Анхнаасаа ингээд хүрэх төсвөөд батлуулаад асуудлаа шийдээд явуулах хэрэгтэй байтал одоо ингээд сүүлд нь огцрох дээрээ тулаад ирсэн чинь улсын хурл дэмжижүүл ер нь бол энэ асуудлыг шийдэх гээд байна гэсэн ийм зүйл ярьж. За тэгээд өнөөдөр ордонд бас нэг асуудал үүссэн. Юу байсан бэ гэхээр нөгөө ардчилсан намын цахим бүртгэлтэй холбоотой ийм зүйл асуудал үүслээ. Манай рекорд эмбэний шүрэн цэцэг сэтгүүлч өнөө өглөө ингээд Facebook дээр оруулаа. Тэгээ энэ ардчилсан намын сайт ч одоо хүний хувийн мэдээлэл ингээд авах гадах ийм зүйл байж болох юм уу? Чи одоо хувийн мэдээллийн тухай үйлчлэг зөрчих юм уу, яах юм уу гэсэн иймэрхүү пост оруулсан. Тэгээд өдөр яг энэ одоо асуудлынхаа дагуу хариуцсан салбарын сайд Батшуугар яриа өгсөн байна. Тэгэхдээ юу гэсэн бэ гэхээр энэ ардчилсан намын одоо тэр хувийн мэдээлэл авж байгаа энэ байдал нь цэвэр одоо хууль зөрчсөн үйлдэлээ, ёсгүй үйлдэлээ гэж ярьсан.
Тэгээ ингээд аливаа одоо юм нөгөө нэг хувийн мэдээлэл авах юм шаардлагатай бол зөвшөөрөхгүй гэсэн юм одоо сонголт байд юм байна л да. Хувийн мэдээллийн тухай хуульд. Тэгээд эргэнээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн тийм заалттай байт юм. Тэгээ ингээ Арс намын болохоор ингээ зөвшөөрөл аваагүй бол шууд хууль зөрчиж байгаа ийм асуудал болжээ гэж. Тэгээ одоо ингээд яг дэлгэцэнд Арс намын тэр нөгөө бүртгэлийн үгүй. Тэнгуут энэ дээр ингээд хууль дүрмийн хүрээнд Арс намын цахим систем дэх хувийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрч байна гэсэн ийм одоо хэсэг баг. Тэгээ үнийг ингээ жагтлах юм байна л да. Тэгээ жагтлахгүй болохоор энэ нөгөө бүртгэл хийгдэхгүй юм. Тэгээ ингээ хувийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрөх гэсэн ийм зүйл гараад ирдэг. Тэгээ ингээ нөгөө жагтлахгүй болохоор энэ зөвшөөрсөнд тооцохгүй л байгаад байгаа юм байна л да. Тэгээ энэтэй холбоотой асуудлууд үүссэн. Тэгээд үүнийг бол одоо хууль зөрчсөн гэсэн яг салбарын сайд нөгч Арс намын нэг шинээр санаачилж байгаа ажлууд нэг л ерөөсөө явж өгөхгүй болж өгдөггүй дээ. Тэгээ гэрээгээд нэг гадаад паспорт шиг юм санаачлаад хүмүүстэй тараагаад байгаа тухай би өмнө нь ярианда ярьсан. Тэгээ энэ нь одоо нэг юм тусгаар улс болох гээд байгаа юм шигтэй иймэрхүү зүйл явсан. Тэгсэн чинь нөгөө нэг захин бүртгэл нь өөрөө ингээд бас асуудал дагуулад хэллээ гэж. За тэгтээ энэ юу болцсон юм бэ л шүү. Зарим нэг одоо ингээд аппликейшнүүд хүртэл ингээд дан системс, хур системээс ингээд мэдээлэл авдаг болсон бил. Тэгээ UBCAP гэж одоо нэг сонин аппликейшн байна. Янз янзын асуудал гаргадаг. Тэгээ тэр UBCAP руу ингээд бүртгүүлэх гээд орохоор мөн дан систем рүү ингээд мэдээлэл авдаг юм болсон юм бил. Тэгээ заавал тэр мэдээллийг өгчиж тэр UBCAP аппликейшнийг ашигладаг ийм болцсон юм билээ. Тэгээ үүнийгээ ч гэсэн хэрвээ одоо Арс намын сайт хууль зөрчиж байгаа бол тэр UBCAP-ийн тэр хувийн мэдээлэл авдаг тэр байдал ч гэсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ одоо хуулийнхын байгууллага нь гэдэг юм уу одоо мэдгүй салбарын сайд нь гэдэг юм анхаарна үзээ гэж. За ингээд ойрын өдрүүдэд ерөөсөө нэг хил ам тасардгүй. Наара гишүүнтэй холбоотой. Мөнхтгийн Наранtuя Наара гишүүнтэй холбоотой. Нөгөө гэрт нь хулгай ороод тэгээ үнэн ингээд цаашаа ингээд сэвэгдээд тэгээд бүр ёс зүйн хариуцлага хүлээхтэрээ хүртэл тулаад ирсэн ийм зүйл багтах. Тэгээ энэ дээр нөгөө нэг ёс зүйн дэд хорооны дарга хэрлэн өнөөдөр яриа өгөхдөө юу гэсэн бэ гэхээр за Наранtuя Наара гишүүн одоо уужраа тайвширхаараа иргэдээсээ уучлахгүй бахаа гэд хүлээцтэй хандж байна гэсэн ийм зүйл ирсэн баг. Харин нөгөө талд нь улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэ юу гэж ярьсан бэ гэхээр одоо энэ нам нь эргүүлэн татах юм санал гаргавал одоо эргүүлэн татахыг хэлэлцдэг ч юм уу те. За эсвэл олон нийтээс санал асуулга явуулдаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Энэ гишүүнийг одоо эргүүлэн татах нь зөв үү буруу юу гэдэг ч юм уу тиймэрхүү санал асуулга явуулах юм байна л та. Нэг иймэрхүү арга байж болно гэд хариуцлага тооцохдоо ярьж байгаа шүү. Тэгээ ёс зүйн дэд хороо ямар хариуцлага тооцдог вэ гэхээр одоо ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд байна шүү дээ. Наара гишүүнийг. Тэгээ ямар хариуцлага авдаг вэ гэхээр эхлээд сануултыг тэр ёс зүйн зөрчил гаргасан үнд. Энэ өмнө нэг зүйл дээр гарч ижсэн да. Тэгээ эхлээд сануултыг. Тэгээ дараа нь уучлах гуйлагтай. За тэгээд бүр одоо хамгийн хүнд арга хэмжээ нь болохоор 6 сар цалингийнх нь 20% ингээд шийтгэл оноодог. Ийм л одоо арга хэмжээ авдаг юм одоо зохицуулттай. Тэгээ энэ дээр ингээд байна л да. Тэгээ нөгөө нэг үүнтэй холбоотойгоор нөгөө Иргэний зэрэг нөгөө намын дарга одоо Наранtuя Наара гишүүний намын дарга гэсэн үг шүү дээ. Батбаатар жигсаалтаар орж ирсэн гишүүдийг эргүүлэн татдаг байх тухай юм хуулийн төсөл санаачилж байгаа юм. Ингээд боловсруулаад болцсон юм байна ер нь. Тэгээ үүнийг одоо хаврын чуулганаар өргөн барих гээд бэлтцсэн байгаа тах. Тэгээ намынх нь хүн ингээд асуудалд орсон чинь намынх нь дарга нь ингээд эргүүлэн татдаг байх тухай ингээд хуулийн төсөл санаачилж байгаа юм. Нам дотор бас асуудал байна. Энэ хоёр чинь анханасаа л нэг юм бифтэй байсан. Тэгэл одоо хүртэл ингээ асуудал нь дуусаагүй л байгаа бол тоо. Тэгээ Батбаатар дарга нэг зүйл ярьсан нь ямар ч хүний гэрт холгоо орох үед хинч бухимдлаа илэрхийлэх нь өөрийнх нь эрх гэж хэлсэн байна. Тэгээ энэ бол үнэн. Наара гишүүн ч гэсэн өөрөө түрүү ярьж байна. Юу гэж ярьсан бэ гэдгийг нэг ихлээр сонсож. Уужраад жоохон тайвширхаараа уучлалгүй нүзээ гэсэн байна. Ер нь бол би маш тайван байна. Хулгай орсон цагаас би маш тайван байсан. Гэхдээ нэг юмыг албан ёсоор хэлэхэд би хинээс ч уучлал гуйхгүй. Учир нь гэвэл би хин нэгнээс уучлал гуйгаад байх хэмжээний ямар ч буруутай үйлдэл хийгээгүй. За ингээд би хинээс ч уучлалт гуйхгүй.
Миний гэрт хулгай орсон би өөрийнхөө бухимдлыг илэрхийлэх те. Үзэл бодлоо илэрхийлэх үндсэн үйл заасан үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж. Тэгээ энэ үнэн зөв. Юун дээр ерөөсөө ингээ реакцлаад те. Ёс зүйн одоо зөрчил гэж шилэгдэх болтлоо ингээ тулсан бэ гэхээр энэ нөгөө нэг хүмүүстэй ингээд доор нь комментэр амар хэрэлдээд байгаа хөөхгүй маш. Янз янзын хараал хэлээл те. Нэг төрийн хүн өндөртэй албан тушаалтай хүн ард түмнээс сонгогдсон хүн хэлж болохгүй одоо боломгүй те ёс зүйн хувьд боломгүй иймэрхүү хараалуудыг хэлээд байгаа. Тэгээ энэ дээр нь нөгөө нэг ёс зүйн зөрчил гаргасан гэж яриад байгаа. Түүнээс нараа гишүүнийг одоо хулгай хийгээд тэрийгэ лайвдаад ингээд яриад байгаад ерөөсөө ёс зүйн зөрчил гэж үзэхгүй байгаад. Тэгээ өөрөө болохоор нараа гишүүн тэгээд энэ бүхэн одоо улс төрчлөлт яваад байна те. Улс төрийн ийм акц яваад байна. Намайг ингээд харлуулахтай ийм акц явж ин троллуудаараа дайруулж ийн гэж яриад байгаа. Тэгээ ингээд нөгөө нэг заагаахан магадгүй тийм троллууд дайрсан байж болно те. Гэхдээ энд нөгөө нэг ийм ялгаж салах хэрэгтэй. Нараа гишүүн таны одоо ёс зүйн гэдэг алдаа гаргасан гэдэг зүйл чинь ерөөсөө л тэр олон дахин хараал хүмүүстэй хэрэлдээд байгаа те хүмүүсийг занж байгаа занал хийлж байгаа тэр үйлдэлт чинь л ёс зүй яриад байгаа. Түүнээс тэр лайв хийж байгаа ч юм уу те янз янзын ерөөсөө ёс зүй ярихгүй байгаа шүү гэдгийг бас сануулах хэрэгтэй байна. Тэгээ эн чинь нөгөө хольц солилдоод байна лээ. Тэгээ энэ чинь зүйлдээ нөгөө нэг улс төрийн захиалгах юм болоод л те өөр ингээ нэг утгаа алдаад ирчих. Тэгээ энэ ёс зүйн дэд хорооны дарга хэрлэн ч гэсэн энийг салгаж ярих хэрэгтэй. Яг энд нь бол бид нэр ямар ч ёс зүйн хариуцлага тэ яригдаагүй. Ийм үйлдэл, ийм үг хэлээд байгаа учраас энд нь ёс зүй одоо хариуцлага яригдж байгаа гэж ингэ ялгаж салгаж хэлэхгүй бол тэнд ингээ нөгөө нэг хулгай орлоод тэгээ тэрэнд нь лайв хийсэнд нь ёс зүйн хариуцлага хүлээх гэдэг юм шиг юм ойлголт төрүүлээд байгаа байхгүй. Тэр ийм биш шүү. За нэг иймэрхүү байна. Тэгсэн чинь өнөөдөр нэг үндсэн хуулийн цэц одоо сонирхолтой гэх юм уу хөгжилтэй үуч гэх юм уу те нэг юм маргаан хилцсэн байна. Энэ нь юу вэ гэхээр ингэдэж штэ 45 нас хүрэхээр нөгөө нэг иргэнийхээ үнэлгээг шинжилдэг штэ. Тэгээд шинжилээд авахаараа түүнээс хойш ингээд хугацааг болчдөг те. Иргэн үнэлэх ямар нэг хугацааг болчдөг. Тэгээд үүнийг нэг иргэн энэ юусоо нөгөө нэг хууль зөрчиж гинэ гэд шүүхэд хандсан юм байна. Энэ хүчингү болж байгаа энэ. Тэгсэн чинь шүүх нөгөөтгийн хилцээс татгалцсан юм байна. Тэгээд энэ явандаа нөгөө нэг үндсэн хуулийн цэц дээр очиод үндсэн хуулийн цэц дээр яагаад очсон бэ гэхээр Монгол улсын хууль олон улсын гэрийн заасан эрх хэрэгчлэн зөрчигдсөн гэж үзүүлэлтэй нөгөө тухайн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах шудрах шүүхээр шүүлгэх гэдэг ийм заалтын үндсэн хуулийн 14 дугаар заалтын 13 дугаар зүйлийн 14 дахь заалтыг зөрчиж гинэ гэдэг үндсэн хуульд очсон. Тэгсэн чинь үндсэн хууль ийм заалтыг одоо зөрчөөгүй байна гэсэн ийм шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр нөгөө нэг иргэнэ анханасаа шүүхэд хандсан энэ зүйл нь ерөөсөө шүүхэр хилцэгдэхгүй болоод дуусчихна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа ер нь 45 нас хүрээд хугацаагүй байдаг хэвээрээ илтгэнэ иргэнээр өмлөх. За ингээд өнөөдрийн улс төрний иймэрхүү байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.